Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цекрум эхлэхэд бэлэн боллоо. 2013 оны 1 сарын 14-нд Японы Хирошимагийн хорих төвд нэг хоригдол хоолоо идж байгаад гинэт хахаж цацаад ханиалгадаг. Ингээд хамгаалагчид өрөөрөө нь ортол хоригдлын нүүр улааж цээжээ зогсож байгааг хараад хахажгаа зүйлийг нь гарах гэж оролцсон ч хоригдлын царайг хөхөрч аажмаар цайрсаар ухаалцсан. Ингээд удалгүй эмнэлэг түргэгдэж 2 цагийн дараа нас оржээ. Нас орсон хоригдлыг Уэта Миюки гэдэг 49 настай бүх насаар нь хорих ялтай эмэгтэй ээжээ. Өмнө нь ч бас яг адилхан байдалтай хоолоо идж байгаад хахаж эмнэлэг түргэгдсэн ч ноцтой зүйл байгааг учраас эмч Миюкид удаа идэхийг зөвлөөд явуулсан ч хэдхэн хоногийн дараа дахиад ийм зүйл болж нас орсон. Энэ мэдээг сонссон хүмүүс цаазын ялтай хоригдол хоолндоо хахаж нас орсон гэдэгт эргэлзэж өөрийгөө дүүжилж эсвэл бусад хоригдлуудтай муудалцсан байх гэсэн таамаг байдаг ч дүгнэлт нь хоолойд юм тэгэлснээс болж нас орсон гэж гарчээ. Цаазын ялтай хоригдол Миюкиг Японд мэдхгүй хүн байхгүй цуврал алуурчин. Амиа алдсан хохирогчдын тоо 6 ч гэсэн албан ёсоор 2 хүний хүн амны эрэгт буруутгагдсан. Хүн амны эргээс гадна луйвар, хулгай гэх мэт маш олон эрэгт орооцолдож байснаас гадна хохирогчдын нэг нийтлэг зүйл нь бүгдээрээ эрэхтэй. Миюкид маш их хайртай байсан. Нэг нь Миюкигээс олж гэр бүлээ хайж, нөгөөх нь бүх эд хөрөнгөө өгч, түүний төлөө эд эрхтнээ өгөхөд ч бэлэн байсан хүмүүсийн хайр эцэст нь үхэл болж хувиржээ. Ямар эмэгтэй болоод тэгтлээ залуучуудын зүрх сэтгэлийг татаад исэн бол гэж гайхаж магадгүй бах. Энэ эмэгтэй Японд хөөрхөн жижигэн мэйтэй эмэгтэйчүүд ажилладаг бар байхын хажуугаар махлаг Миюки шиг эмэгтэйчүүд ажилладаг бар гэж байд юм байна. Ийм эмэгтэйчүүдийг сонирхдог маш олон залуучууд байдаг гинэ. Тэнд ажилладаг эмэгтэйчүүд зориуд хөл, хөвлийн эсгээрээ таргалдаг. Уэта Миюки энэ бааранд хамгийн завгүй эрчүүдийн сонирхлыг татдаг эмэгтэйс учраас энийгээ далимдуулж эрчүүдийг ургалаад аминд нь хүрдэг гэжээ. Тэрээр ийм бааранд ажилладаг болохоор хүмүүсийн дунд маш том ярины сэдэв болж хоолндоо хахаж нас орсныг нь хараад хүн болгон гайхсан. Миюкигийн хамгийн сүүлд идсэн хоол нь цагаан будаа, гоймон, шарсан өндөг, хям, төмсний салат, спагетти гэжээ. Хоолныхон цэстэй ажгүй байгааз 2004 оны шөнө 10 цагийн үед нэгэн инженер метроныхоо ажиллагааг шалгаж эргэн тойрныг нь ажиглалтал метроны урд тал цусаар будагдсан байхыг хараад төв офис руугаа мэдээлдэг. Хэсэг хугацааны дараа албаны хүмүүс ирж ойр хаваар шалгалт хийж эрэгтэй хүний цогцолсон. 42 настай Фурукава Чикаса гэх сэтгүүлч метро ихэвчлэн 100 км/цагийн урттай явдаг учраас эрэгтэйг нь цогц хүн харах эцгүй аимшигтай гэмтсэн байхаас гадна эргэн тойронд нь цаасан хайрцагны өөцнүүд магадгүй айсандаа хайрцаг толгоондоо зүгжгаад метроны урд руу орсон байх. Ингээд мөрдөн байцаах багийнхан цаасан хайрцагны өөцүүдийг нэг нэгээр нь цуглуулхад дээр нь Миюкитэй уулзахад үнэхээр сайхан байсан. Түүгээр дамжуулж жинхэнэ хайрыг мэдэрсэн гэж бичсэн байжээ. Цагдаа нар хайрцаг нэр бичсэн Миюки гэдэг нэрийг хараад нэг л танил санагдсан бөгөөд хэдхэн цагийн дараа цагдаагийн газар руу дуудлага ирж нэгийн эмэгтэй нөхөртөөгөө маргалцснаас олж нөхөр нь гэрээсээ явчихлаа гэсэн. Мэдээлэл өгсөн үнийг Уэта Миюки гэдэг. Цагдаа нар гэр бүлийн хүмүүс хоорондоо маргалдаж нөхөр нь амиа оролцдог гэж ботсон. Яалтчгүй би Фурукавагийн эхнэр Миюки байна гэж хэлсэн ч хуулийн дагуу эхнэр нь биш байсан. Тэгвэл Миюки гэж хин юм бол Уэта Миюки 1974 оны 10 сард жижигхэн далайн эргийн хотод өсөж том болсон. Аав ээж ахтайгаа дөрүүлэн амьдардаг гэжээ. Аав нь дүлгөөхөн чимээгүй төрлийн хүн байсан бол ээж нь гал шиг зан чанартай. Тэрийг нь Миюки дурайсан. Энийгээ ч хүлээн зөвшөөрдөг гэжээ. Багада хажуу айл руугаа сэмхээ орж хаалгыг нь нэвдлээд хит хит удаа хулгай хийгээд баригдажсэн болохоор тэр авийн хүмүүс Миюкиг үзий яддаг болж хүүхдүүдэд битгий тэрнтэй тоглолцгээдэг болсон. Энэ нь Миюки тэмц сүртэй нөлөөлөөгүй бүр өөртөө ихтгэлтэй болж эднэр надтай нийлэхгүй ах хамаагүйгээд сургуулийнхаа хамгийн хөөрхөн алтартай охтуудад эмэг бөгж бэлгэлж дотносгын хажуугаар захиа бичиж сэтгэлийг нь татдаг. Дараа нь насан туршийн хойноо хүртэл захиа бичиж залуучуудын зүрх сэтгэлийг уяраадаг. Миюкиг насан туршийн өмнөхөнтэй аав нь гинэт нас орж ах нь усалд орж дахир дутуу болсон учраас Миюки ганцаараа Осака руу нүүж тэндээ нэг залуутай гэрлээд 2 хүүхэдтэй болсон ч нэг л болж өгөөгүй учраас буцааж өөрийнхөө нутаг руу ирж дахиад өөр нэг залуутай гэрлээд 2 хүүхэдтэй болсон ч дахиад л салдаг. Ингээд 4 хүүхэдтэй ганц бие ээж болж бааранд ажилладаг болжээ. Хамт ажилладаг байсан эмэгтэйгийн хэлснээр Миюки залуучуудтай яриа эхлүүлэх юм бол маш хурдан унтдаг байсан. Уг нь иймэрхүү баарнуудад биеэ үнэлэх хууль босч цуу яриа тархаж байнгын үйлчлүүлэгчд нь явснаас болоод хаагджээ. Энэ үед танилцсан залуу нь түрүүний метронд дариулж нас орсон Фурукава. Тэрээр сонины газар ажилладаг нэлээд нэр хүнд сайтай сурвалжлагч. 1961 оны 9 сард төрсөн. 2001 онд буюу 40 настайдаа Миюкитэй танилцжээ. 13 насны зүрүүтэй, эхнэртэй, 2 хүүхэдтэй ч Миюкитэй уулзсан үгүй гүнд дурлсныг хамт ажилладаг хүмүүс нь хараад шууд мэджээ. Яагад гэвэл Фурукава хамгийн их ажилтгаараа алдартай байсан.
Өдөр болгон илүү цагаар ажиллаж, шөнө суудаг хүн гинэт харагдгаа болж, сурчлага хийчээд 2 цагт буцаад ирнэ гэж хэлээд алга болж, ажлынх нь залгахаар уцаа авахаа болсон. Сүүлдээ дарган дуудаж ухаа ороо. Сүүлийн үед ажиллаа хийхэ боллоо. Эхнэр хүүхдээ яах гээд байгаа юм бэ гэд дараа нь аргаа барж Миюкиг хүртэл дуудаж эхнэр хүүхдээ үнээс хоолой өгсөн. Энийг мэдсэн Фурукава даргадаа хэн болчоод хүний амьдралд оролцоод байгаа юм бэ? Одоо надад эхнэр хүүхдүүдийн аль нь ч хэрэггүй. Миюки л хахад болно гэдэг. Дарган сүултээ бууж өгсөн. Хамт ажилладаг хүмүүс нь ч бас ятгах гэж оролдож чадаагүй. Эцэст нь 2 жилийн дараа Фурукава эхнэр хүүхдүүдээсээ салж Миюкитэй амьдарч Миюки жирэмсэн болсон. 2004 оны 5 сард 5 дахь хүүхдээ төрүүлсэн ч хүүхдийн эцэг үнэхээр Фурукава мөн үгүй юу гэдг нь илчлэгдээгүй. Тухайн үед Миюки байнга өөр ирчүүдтэй уулздаг байжээ. Ингээд Миюки Фурукавагаас мөнгө нэгтэг болж Фурукава бэлэн байсан 10 сая йенэ баг багаар Миюки руу явуулсараад сүүлдээ мөнгөгүй болж улсын их хурлын гишүүд, нэр хүндтэй хүмүүс, зарим сэтгүүлчдийг шантаажлж мөнгө олдог болсон. Уг нь Фурукава шудраг үнэний дуу хоолой олдгоор алдартай сэтгүүлчээсэн ч сүүлдээ бүр мөнгө хүлэгчдээс мөнгө зээлж ажлынх нь газар Фурукаваг хайж ирсэн. Дараа нь мөнгөгүй болоод аав руугаа очиж гуйхад аав нь чи эхнэр хүүхдээ хайж өөр эмэгтэйтэй явчаад яаж мөнгө гуйж чадж гинэ гэсэн ч хүүхэд нь болохоор 10 сая йен өгөөд хэрвээ энэ мөнгийг аваад явах юм бол дахиж миний царайг харахгүй гэсэн үг шүү гэж хэлсэн ч Фурукава мөнгөө аваад Миюки руу явсан. Ингээд удалгүй метроны урд орж амиа орлжээ. 2003 он байсан гэхэд Фурукавагийн сарын цалин нэлээд өндөр, бараг л 10 сая йен давдаг байсан гинэ. Ингээд оршуулах ёслолыг нь Миюки албан ёсны эхнэр нь биш ч гэсэн хийсэн. Гэтэл Фурукавагийн аав тэдний гэр бүлийнхэн оршуулах ёслолд нь очоогүй бөгөөд надад тийм хүүхэд байхгүй гэдэг. Метроны замын энд тэндээс олцсон цаасан хайрцагт дэрх бичиг Фурукавагийнх мөнгө гэдг нь тогтоогдсон учраас цагдаагийн газраас түүнийг амиа орлсон гэж үзсэн. Миюкигийн дараагийн залууг Фурута Шиничи гэдэг 27 настай эрэгтэй. Том барилга болон барилгын талбайд хамгаалтын ажилд хийдэг. Өмнө нь ажилгүй байхдаа Миюкитэй бааранд 2001 онд танилцсан гэхээр Фурукаватай танилцсан үедээ давхцаж байгаа. Миюки Фурукаватай цаашдаа хамт амьдран нөхрөө олгоно гэсэн бодолтой байсан мөртлөө Шиничитэй танилцаад дүүтэйгээ манад хоноод яв гэд хонуулж тэрнээс хойш Миюкигийн гэрийн үйлчлэгчийг амьдрах болсон гинэ. Ажилгүй мөнгөгүй болохоор Миюки ах トゥ хоёрыг манад амьдрангаа хүүхдүүд тасарч хоол, угаалга гэд гэрийн бүх ажлыг хийгдэг. Фурукавагаас гадна хэд хэдэн эрэхтэй байнга энэ гэрээр орж гардаг байсан. Тэгвэл 20 гаруй настай ах トゥ хоёрыг орон гэргүй болохоор нь гэртээ байлгаж харж үзчихсэн юм болов гэтэл гинэт Миюки ах トゥ хоёрын анхаас нь мөнгө нэхэж эхэлсэн. Дүүж нь гэр орон сайн цэвэрлж хийх ёстой бүх зүйлийг хийж хахад чи зүгээр суугаад байна. Ядаж амьдрчхаа мөнгөө төл гэдэг. Миюкигийн гэр тийм тухтай тансаг олон өрөөтэй байшин ч биш хамаг юм салж унах байгаа бохир байшин байсан. Төлөх мөнгө байхгүй бол энэ муухай байшингаас гараад явхад болох байхад тэгэлгүй үлдэж Миюкигийн үгээр амьдардаг. Ингээд Миюки Шиничигээр амлалт маягийн бичүүлсэн. Би Миюкигээс 460 мянган йен зээлсэн. Сар болгоны 25-ны өдөр 50 мянган йен буцааж төлнө гэж бичсэн. Ингээд болоогүй бие махбодын хүчирхийлэлд хүртэл өртдөг. Дүүн энэ гэрээс гарсны дараа Шиничи бүр их хүчирхийлэлд өртсөн. Нэг өдөр Миюки аимшигтай уурлаж хайруулын тавгаар Шиничигийн толгой руу цохиж халуус биеийн дээрээс насгаж заримдаа олсоор хүлж хүүхдүүдийгээ ажигл гэд үлдээдэг гэжээ. Миюкиг ажлаа тараад ирэхээр хүүхдүүд Шиничиг тийм юм хийгээгүй гэж хэлгээл юм бол Миюки тамалж эхэлдэг гинэ. Сүүлд Шиничиг хамгаалтын ажилтан болсны дараа бүх цалин нь Миюкири явснаас гадна Шиничи ээжээсээ мөнгө зээлж Миюкид өгдөг. Нэг өдөр ээж дээрээ зодуулсан байдалтай ирээд мөнгө гуйхад Шиничигийн ээж хэн юм болгосон хаана яаж амьдраад байгаа юм бэ? Бити буцаж яв гэж хэлсэн ч Шиничи заавал явах ёстой өрийн бичиг хүртэл бичсэн байгаа гэдэг. Энэ оронд Миюки тасралтгүй Шиничи рүү залгаж хурдан мөнгө олж авчир мөнгө гэж орилдог. Шиничигийн ээж дараа нь сэтгүүлчид ярилцлага өгөхдөө би л хүүдээ хитрхи хайхрамжгүй хандсан гэдэг бөгөөд тухайн үед Шиничигийн ээж цагдаагийн газар очиж хүү маань ингэж зодуулсан гэж өргөдөл бичиж өгсөн ч цагдаагийн газраас насан турш хүмүүсийн хоорондох асуудал учраас бид нар зохицуулж чадахгүй гэжээ. Ингээд Шиничи 2007 оны 8 сарын 18-ны өдөр далайд живж нас орсон ба хэргийн газар Миюки байсан гэдэг. Миюкигийн танилуд хүүхдүүд гээд бүгдээрээ далай эрг рүү явсан ч Миюкигийн хэлснээр Шиничи ганцаараа далай руу ороод живсэн гэдэг. Түргэн тусламжийнхан тэр дороо ирж имлэг рүү өргөсөн ч 9 хоногийн дараа нас оржээ. Шиничигийн ээж миний хүү уснаас айдаг бүр сэлж чаддгүй хүн далай руу орох ёсгүй. Дээрээс нь өмнөх шөнө хамгаалалт нь гараад өдөр нь унтах ёстой байхад яагаад далай руу дуудсан юм бэ гэдэг. Бүр дургүй өрмөр зүйл нь Шиничигээ оршуулганд зориулж хүмүүсийн өгсөн буйны мөнгийг Миюки өрийн бичгээ харуулад бүгдийг нь аваад явжээ. Эцэст нь Шиничиг усан живж нас орсон гэж бүртгэсэн. Цагдаа нар хэргийг огт шалгаагүй юм биш. Фужита Итаро гэх 40 настай цагдаа Миюкигийн ажилдаг баар руу түүнтэй уулзгаар очсон ч энэ цагдаа үнэхээр царайлаг байсан учраас бааранд бөө юм болсон.
Ингээд Фужита цагдаа гол зорилго болох Миюкитэй уулзах тэр мөчөд яг л хувь тавилан шиг түүний ухсан нүхэнд унсан. Энэ цагдаа иймэрхүү баарнуудад огт ордгүй хамааралгүй юм байсан. Өвөө нь багш, аав нь цагдаагийн ажилтан, ээж нь гэрээ эзэгтэй нилээн баян, доктортой амьдралтай шулуун шудраг гэр бүлээжээ. Эхнэр 3 хүүхэдтэй. Гэтэл энэ эмэгтэйгийн юунд нь болсныг мэдгүйч гэр бүлээ хайж бүх мөнгөө Миюкид өгдөг. Метроны урдуур орж нас барсан Фурукаватай адилхан өөртөө байсан бүх мөнгөө Миюкид өгч сүүлдээ хүмүүсээс мөнгө зээлэж гэж гуйсаар цагдаагийн газраар цуу яриа тархаж дарган дуудаад юу болоод байгааг нь асууж өчигдөр цалинч нь буусан байхад мөнгөө яасан болоод хүнээс мөнгө зээлэж гэж гуйгаад байгаа юм бэ гэж нилээн загинсан ч маргааш нь амиа оруулж нас барсан байдалтай олджээ. Гэхдээ энэ тал дээр маргаантай байдаг. Анх цагдаа нар цагдаагийн газарт амиа оруулсан гэж зарласан мөртлөө дараа нь өөрчилж гэрийнхээ ойролцоо хоолоогоо боож амиа оруулсан гэж зарлжээ. Мөн 2008 оны 2 сард Фужитагийн амиа оруулсан ойд цас их орсон бөгөөд нэгэн хөлийн мөрөөс учраас амиа оруулсан гэж үзээд задлан шинжилгээ хийлгүй гэрээхэнд нь ингэж нас орсон гэж мэдээлсэн. Тийм болохоор цагдаа нар ямар нэгэн юм нуугаад байгаа юм бахта гэсэн хардлага байдаг. Ингээд 3 эрэхтэй амиа алдсан бөгөөд гуруулаа амиа оруулсан гэж бүртгэгдсэн. Хохирогчдын нийтлэг зүйл нь бүгд Миюкитэй ойр дотно мөнгө өгдөг байсан. Миюкигийн хэрэг 4 дахь хохирогчоор олон нийтэд ил болсон. 2009 оны 4 сарын 4-ний 2 цаг 30 минутын үед далайн хэрэг дээр с ิจ гтэй сонин машин байна гэсэн мэдээлэл ирж цагдаа нар хэргийн газар ирэхэд жижигхэн цагаан машин байлаа. Урд хоёр дугуй нийлсэнд сууж яаж чарсан осол болоод жолооч нь машинаа яа цугцсан юм шиг харагддаг бөгөөд машины эзнийг шалгаад үзтэл 47 настай Казуми Ябе гэх хэрэгтэйг голхон тогтоогддог. Ингээд 4 сарын 11-нд машинаас хэдхэн метрийн зайд байх далайгаас живж нас барсан байдалтай Ябе олддог. Задлан шинжилгээ хийж үзэхэд Ябегийн биесийг хэмжээний унтуулах юм гарч ирсэн. Тухайн үед Ябетай уулзж байсан эмэгтэй бол бидний сайн мэдэх Миюки. Энэ ямар эмэгтэй болоод ирчүүдийг сохортол нь өөртөө дурлуулад идэм бол ирчүүд Миюкитэй уулзгаараа сэтгэлээрээ эдгэрч эмчилгээ авчих юм шиг болдог гинэ. Тийм царайлаг хөөрхөн гой биетэй биш бааранд ажилладаг 5-5 хүүхэдтэй эмэгтэйд яагаад ингэж нурж унаад идэм бол одоо та нарт Миюкигийн ирчүүдийг татдаг аргуудыг хэлж өгье. Нэгт байгаа зөв онлох. Тэрээр багаасаа их анзаарахтай хүүхдээсэн. Нэг удаа уулзаад л энэ хүн юу бодож байгааг унших чадвартай. Тэрээр энэ ганцаардж байгаа. Энэ сэтгэлээр унсан байна. Энэ дээр очиод сүүлийн үед хэцүү байгаа зү гэж хэлхэл юм бол шууд уйлахаар хүн байна гэх мэтээр уншдаг байсан. Эхний хоёр залуу Фурукава, Фужита хоёр хоёул их нэртэйгээ таарамжгүй харилцаатай ус учраас энэ цоорхойг ашиглаж уруу татсан. Хоёр дахь нь магтаж, үнэлэх. Ялангуяа бусад хүмүүсийн өмнө манай үнэхээр мундаг, шаргуу ажилдаг, сайхан сэтгэлтэй гэхээс гадна ажлын газрын хүмүүс танилуудынхаа гэрлүү явах үед нь бэлэг хүртэл бэлдээд халаасанд нь 20-30 мянган йен хийж өгөөд явуулдаг гэжээ. Энэ нь ирчүүдийн сэтгэл уярж хайлдаг байсан. Гэхдээ энэ мөнгө бүгдээрээ тэр ирчүүдийн 3-т загтал бичих. Би ийм бааранд ажилладаг байсан нь ямар азтай хэрэг вэ? Учир нь би энд чамтай очирсан. Үрд чамтай хамт баймаар байна гэх мэтэр. 4-т хүүхдүүдэд ашигладаг. Миюкитэй нэг юм уу 2 өдөр уулзсан ч хамаагүй залуучууд гэрт нь ирдэг байсан бөгөөд гэртээ орж ирэхдээ хүүхдүүдээ ээж нь аавыг нь дагуулад ирлээ гэдэг байсан бөгөөд хүүхдүүд эрэгтэйчүүдэд аав яагаад ээжтэй хурим хийхгүй байгаа юм бэ? Хурим хийлтэй гэдэг. Энийг харсан эрчүүд хүүхдүүдийг маш их өрөвддөг байсан гинэ. Дээрээс нь амьдарч байгаа гэр нь хогийн цэгэл гэсэн үг. Хаас айгу мөөгөнцөр идэх юмгүй хов хоосон гэр. 5 хүүхэд өдөртөө сиюд жижиг дэлгүүрүүдэд зардаг гурвалжин хэмбабнаас өөр юм иддэггүй байсан. Тэгвэл Миюки ирчүүдээс авдаг тэр их мөнгөө юунд хэрэглэдэг байсан бол хүмүүсийн хамгаалснаар зугаа цэнгэлд эсвэл нэг залуугаас зээлээд нөгөө залуугийн өрийг төлдөг байсан баха гэцгээдэг. Зарим хүмүүс насан турш эрэгтэйчүүд өөрсдөө энэ эмэгтэйд сайн болоод мөнгө өгсөн байхад тэднийг хохирогч гэж дуудах нь буруу гэдэгч Миюки луйвар хийсэн. Ямар луйвар вэ гэвэл өөрийгөө жирэмсэн 2 ихэр хүүхэд тээж байгаа үр хөндлөлт хийлгэх хэрэгтэй мөнгө хэрэгтэй байна. Эсвэл төрөх бэлтгэлээ хийн хүүхдийн тэтгэмжийн мөнгө гэх мэтэр. Дараа нь Миюкийг шүүхтэр жирэмсэн гэж худлаа харсан гэдэг нь батлагддаг. Түүний уулздаг байсан ирчүүд 20-70 насны 10 гаруй ирчүүдээс хамгийн багадаа хэдэн 7 хоног ихтэй 4 жил уулзаж үерхдэг гэжээ. Сүүлд далай живж нас орсон Ябед Миюки би хүүхдүүдээ ганцаараа өсгдөг болохоор тэднийг асрах хэцүү ахаас гадна өвтгөөр нь эмнэлэгч дагуулж явж чаддгүй гэдгийг сонссон Ябе өөрийгөө Миюкигийн найз залуу болсон гэж утсан болохоор зээл хүртэл авч өгснөөхөө дараа өөр хүмүүстэй уулзж байгааг нь мэдээд бол хэрвээ болохгүй бол мөнгийг маань буцааж өгөөд цэвэрхэн сал гэсэн ч Миюки ойлголоо. Жоохон л хугацаа өгчих юм бол удахгүй сална гэдэгч нэг өдөр Миюки бааранд ажиллаж Ябегийн гэрт ирээд хамт пив ууж Ябе төрүүлээд унтсан.
Гэтэл шөнө Ябагийн нөмөрчөөсөн хүнжил шатаж угаартан ухаан алдахынхаа өмнө эмнэлэг түргэгдэж азар эрүүл саруул гэртээ буцаад ирэхэд Миюки зээлүүлсэн 2.7 сая йений зээлийн бичиг алгуулсан байжээ. Ингээд Ябе Миюкирээ залгаад зээлийн бичгийг буцааж өг. Одоо бит хоёрын харилцаа дууссан гэдэг. Энэ Миюкидээ ярьсан хамгийн сүүлчийн яриа байсан бөгөөд удалгүй Ябе нүцгэн живж нас барсан байдалтай олдож биеэс нь унтуулах юм илэрсэн. Цагдаа нар шууд Миюкиг сэжиглэх нь ойлгомжтой. Ябегийн машин 2009 оны 4 сарын 4-нд олдсон бөгөөд энэ өдөр Ябе Миюки хоёр уцаар ярьсан бичлэг байснаас гадна машин олдсон 9-р замын ойролцоох дэлгүүрийн хяналтын камерт Миюки бичигдсэн байв. Ингээд болоогүй Ябегийн машины жолоочийн суудлын бүснээс Миюкигийн ДНХ илэрсэн. Гэхдээ энэ олгоно нь бодит нотлох баримт болохгүй. Бас нэг зүйл нь хэрвээ Миюки Ябег хөнөөсөн бол ганцаараа далай таяж чадах уу? Машин олдсон газраас 50 метрийн зайд далай байгаа. Дээрээс нь далай руу явах зам зүгээр нэг тэгшхэн цэвэрхэн зам биш. Овон товон бөөн элсээр дүүрэн. Хэдий Миюки хүчтэй том биетэйч насан турш эрэгтэй хүний ганцаараа зүүж чадах уу? Мөн гэмт хэрэг үйлцсэн цаг нь үдээс өмнө 9-10 цагийн хооронд гэж тогтоогдсон. Угаасаа тийм их хүнтэй далай биш ч гэсэн гигэн цагаан өдөр нэг эмэгтэй ухаангүй нүцгэн эрэгтэй хүнийг чирч далайд хайж хахад ганц ч харсан хүн байхгүй байх гэдэг байж болох уу? Миюки хэрэгтэн биш юм болов? Аль эсвэл хамсаатан байгаа юм болов? Мөрдөн байцаах багийнхан Миюкиг өдөр шөнөгүй ажигладагч 5 дахь хэрэг гарсан. Манияма гэх 357 м өндөртэй уулын ойролцоо Намигава гэх гол урсдаг. Өргөн нь 2-3 м. 2009 оны 10 сарын 7-нд дахин нэг эрэгтэйгийн цогцолтдог. 57 настай Маруяма Хидэки. Голын ойролцоох замаас Маруямагийн машин олцсон. Тэрээр хотын төвд жижиг цахилгаан марааны дэлгүүрийн захирал байжээ. Үхлийн шалтгаан живж насварсан ба биеэс нь унтуулах юм болон хэн нэгэнтэй зодтолцсон уул мөр илэрсэн. Голын гүн нь 20 см. Хүн живж насварахаар гол биш байсан учраас Маруямагийн ар гэрийнхэн хүчтэй эсэргүүцсэн. Миюки олон Маруямагийн харилцаа өмнөх залуучуудтай адилхан тотно. Гэр орноор нь орж гардаг, мөнгө зээлүүлдэг, эсвэл боошг нь хамаг гэрийнхэн ажлыг хийдэг харилцаа байгаагүй. Зүгээр л дэлгүүрийн эзэн болон үйлчлүүлэгчийн харилцаатай байжээ. Маруяма ойр хавтаа сайхан сэтгэлтэй дэлгүүрийн эзэн гэдгээр алдартай тэрээр аль дээр үед зарсан цахилгаан бараа нэвтрэх, дуу гарсан тохиолдолд гэрт нь очиж үнгүү засч өгдөг байсан. Миюки энэ дэлгүүрт 2009 оны 8 сарын 18-ны өдрөөс эхлэн 2-7 хоногийн хугацаанд нийт 5 удаа ирсэн. Ганцаараа биш 46 настай Андо гэх залуутай хамт иржээ. Тухайн үед хамт амьдарч байсан. Тэд хамт дэлгүүр орж ирээд захирлаа. Бид нар утгагүй мөнгөтэй болоод шууд төлөё. Олон хүүхэдтэй болохоор амьдрах хэцүү байна. Энийг энэнтэй бас тэрийг тэрнтэй авъя гэдэг. Маруяма ч өөрөө хүүхэдтэй аав хүн учраас өрөвдөж зурагт, хөргөгч, угаалгын машин, DVD тоглуулагч гэх мэт зүйлүүдийг зээлүүлсэн. Гэхдээ Миюкигийн гэр өмнө нь хэлсэнчлэн хогийн цэгэл гэсэн үг. Ерөөсөө иймэрхүү цахилгаан бараа тавиад ах зайч байхгүй. Ингээд авсан бүх бараагаа хуучин бараа зардаг сайт дээр тавьж зараад Маруямад маргааш нөгөөдөр дараа 7 хоногт гэж явсараагаад мөнгө өгүүлэхгүй 1 сар өнгөрсөн. Маруяма байнга мөнгөө нөхөж 2009 оны 10 сарын 6-нд хамт амьдардаг эмэгтэйтэй зээлүүлсэн мөнгө авчаад ирэй гэж хэлээд гарсан ч 20 см-ийн гүнтэй голд живж насварсан. Маруямагийн уцыг шалгахад хамгийн сүүлд Миюкитэй ярьсан байхаас гадна байршил нь Миюкигийн байнга хүүхдүүдтэйгээ ирж хоол иддэг газар нээжээ. Хоолны газрын эзнээс Миюкигийн талаар асуухад байнга хүүхдүүдэд дагуулж ирээд хамгийн үнэтэй хоолноос иддэг байсан гэдэг. Яаж ч харсан дахиад Миюки сэжигтэй байлаа. Гэхдээ гол руу явахын тулд жоох алхах хэрэгтэй. Зам нь ч бас энгийн биш байхад ийшээ Миюки өөрөөсөө 20 см өндөртэй эрэгтэй хүнийг зөөсөн гэхээр дахиад л хамсаатан байгаа гэсэн таамаглал гарч ирдэг. Дээрээс нь далайд живж нас орсон Ябагийн эргээс хойш цагдаа нар 24/7 Миюкиг ажигласан байхад яаж энэ хэрэг гарсан юм бол? Цагдаа нарын хяналт сул байсан. Маруямагийн нас орсон өдөр Миюкиг бүр ажиглаачгүй. Миюки хичнээн сэжигтэй байсан ч цагдаа нарт баттай нотлох баримт байсангүй. Ингээд дуусаагүй Маруямаг нас барснаас 20 хоногийн дараа Миюкитэй харьцдаг байсан өөр нэг эрэгтэй болох хажуу айлын 58 настай Тагучи Казуми. Тэрээр ганцаараа амьдардаг гэр бүл хамаатан садан байхгүй. Нэгэн цэвэрлэгээний компанид ажилладаг байсан ч нэг өдөр зүрхний шигдээснээс олж ухаан алдаж тэрнээс хойш улсаас бага хэмжээний тэтгэмж авч хэцүүхэн амьдардаг байсан ч хажуу айлын Миюкигийн хүүхдүүдийг хараад өрөвддөг байжээ. Заримдаа Миюки гуйвал шөнө хүүхдүүдийг нь харж хаяа гэрт нь орж тоглодог. Бүр Тагучид Миюкигийн гэрийн түлхүүр хүртэл байсан. Яаралтай хэрэг гаруул орохын тулд 2010 оны 10 сарын 26-нд Тагучигийн бие улам муудаж өглөөний 6 цагийн үед ухаан алдаж унжээ. Түргэн тусламжийнхан ирэхэд гэрт Миюки Анда хоёр Тагучигийн хажууд байсан бөгөөд тэр дороо эмнэлэг рүү явхад Миюки Анда болон өөр хоёр хөршин хамт явжээ. Гэтэл эмнэлэгт дөнгөж ирвүү үгүй юу Миюки нэг хөрштөө хөөрхийн өрөвдөлтөө хүү юм а.
ядаж оршуулах ёслол хийж өгөх хэрэгтэй байдаг. 500 мянган йен зээлэж гисэн. Хөршин юу яриад байгаа юм бэ? Таагүй чи үхээгүй байх гэхэд Миюки мөнгө зээлшгэлдээ. Түрээс их нухацаа хитэрсэн байхад оронд нь төлж өгөх хэрэгтэй эзтэй гэж чанга дугаар уйлдаг. Таагүй чи үхээгүй байхад нулимс ч гарахгүй худлаа уйлж ойролж байгааг нь харсан хөршийнх нь ой гуцсан гэдэг. Эцэст нь энэ хөрш 100 мянган йен өгсөн ч буцааж өгөөгүй нь ойлгомжтой. Таагүй чи насварсан. Залан шинжилгээгээр нойрны юм илэрсэн ч энэ нь нэг хартгаар зүйл байгаагүй. Ягаад гэвэл таагүй чи харахаг өвчт байсан. Ингээд 2009 оны 11 сарын 2-ны өдөр Миюки анх удаа баривчлагддаг. Хүү хаймны эргээр биш, заллан хулгай эргээр буруутгагдсан. Энэ эргээр цагдаагийн газар ирж очин байх хугацаанд цагдаа нар хүү хаймны эргийг шалгажгаад хамгийн анх баривчлагдсанаас 4 сарын дараа 2010 оны 3 сарын 3-нд дэлгүүрийн эзэн Маруяма Кунусэн хүү хаймны эргээр баривчлагдаж 1 сарын дараа нэмэлтээр далайд живж нас барсан Ябэ Кунус эргээр буруутгагдсан. Тухайн үед хамт амьдарч байсан Андо хүү хаймны эрэг биш, заллангийн эргээр баривчлагдсан байна. Андоог нь машины ченж зээл авч машин аваад зарж бэлэн мөнгөтэй болоод буцааж зээлээ төлөөгүй. Тэрээр 2008 онд Миюкитэй танилцах үедээ нэлээд дажгүй орлоготой машины ченж байснаас гадна эхнэр 2 хүүхэд аав ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Тэд яаж танилцсан бэ гэвэл Миюкигийн ажилладаг баарны эзэн Андогоос машин худалдаж аваад дараа манай баарнд ирээрэй гэж урьсан болохоор ирж Миюкитэй уулзжээ. Дараа нэг утгагүй эрэг болсон нь баарны эзний гэрт хин нэгэн орж ирээд түрүүчийг нь хулгайлжээ. Цагдаа нар шалгаад үзтэл Миюки Андо 2 байсан бөгөөд хулгай хийсэн эргээр 3 жил 6 сарын хорих ял авсан. Харин хүү хаймны эргийн тал дээр нотлох баримт хэтэрхий хомс байлаа. Хамгийн ихний амиа орлсон 2 эрэгтэй байгаа. Нэг нь метроны урдуур орж амиа орлсон сэтгүүлч, модноос хоолоогоо боож амиа орлсон цагдаа. Энэ 2 эрэгтэйг Миюки үхэлд хүргэсэн байх магадaltaй ч яг хүү хаймны эрэг хийсэн гэх ямар ч нотлох баримт гарч ирээгүй. Ингээд хоёрхан эрэгцээ жигтнээр татаж 2009 оны 9 сард шүүх хурал эхэлдэг. Прокурор 4 дахь хохирогч Ябэ, 5 дахь хохирогч дэлгүүрийн эзэн Маруяма 2-ын хүү хаймны эрэгт буруутгасан. Нотлох баримт нь нойрны юм. Миюки өөрийнхөө нэг танилаас нойрны юм авдаг байжээ. Эхэндээ хэрглэж үзээгээд 1-2-оор авдаг байснаа сүүлдээ гэрлүүн нууцаар орж нойрны имийг нь хулгайлсан. Тэр им болон хохирогчдын биеэс илрүүлсэн им адилхан арилгатай гэж харжээ. Нотлох баримт сул, дээрэс нь эмэгтэй хүн эрэгтэй хүнийг далай гол руу зөөх хэцүү байхад энийг Миюки ганцаараа хийсэн гэж харж болох уу? Прокурорт нотлох баримт хэтэрхий бага байсан учраас Миюки яаж хүмүүсийг харгас хэрцгийгээр хяндаг байсныг тайлбарладаг. Хамтран амьдарч байсан Андо сүүлийн 2 хүү хаймны эрэг гарахаас өмнө Миюкитэй хамт байсан тэрээр Миюки намайг удирддаг гэсэн бөгөөд машины лувер хий гэж тушаасан хүн бол Миюки гэдэг. Нэг өдөр Миюки Андод би жирэмсэн 2 ихэр гэсэн. Уг нь өмнө нь Миюки аль хэдийнэ 5 хүүхэдтэй болохоор жирэмслэлтээс хамгаалах юм уужгаа гэж хэлсэн ч жирэмсэн болсон гэдгийг сонсоод айж гайхах зэрэгцэн тэгвэл өсгөх эрхтэйгээд эхнэр хүүхдээ хайж 2 ихэр хүүхдээ гаргахаар шийдсэн. Энэ цагаас эхлээд Миюки эмнэлэг явах юм бол 2 ихэр хүүхэд учраас бүх юмны төлбөр нь 3 дахин нэмэгдэнгээд хэдэн ч төгрөг өгсөн дутаад байна гэж амь насныхан даатгалыг нь хүртэл цуцлуулж хамаг мөнгийг нь авсан. Ингээд хаанаас ч мөнгө олох боломжгүй байсан тэрээр Миюкитэй хамтарч машины луверхийн айлын гэрлүү орж төрөвч хүртэл хулгайлсан. Андоч гэж Андо жирэмсний 8 сартай 2 ихэр хүүхэд тээж байгаа эмэгтэйгийн гиз томрохгүй байхад юу ч анзаарахгүй. Ийм л эд юм байлгүй гэж бодоод хүүхдүүдийнхээ төрөх өдрийг хүлээсэн ч Миюки хүүхдээ аавална. Манай дүү сувлагч сайн юм байгаа гэсэн. Тэр имийг уухаар гизэн байгаа хүүхэд баг багаар жижигэрч буурцаг шиг болоод гадагшилдаг. Тэр имийг уужгаагээд эцэст нь сарын дараа хүүхэд байхгүй болсон гэдэг. Энэ болгоныг Андо өөрөө шүүх танхимд ирж гэрчийн мэдүүлэг өгөхдөө ярьсан бөгөөд танхимд байсан бүх хүмүүс нэрийн итлийг нээжээ. Мөн Ябэг нас ордог өдөр Миюки Андо руу залгаад далайн эрэг дээр хурдан үр идэргсэн. Ингээд Андог ирэхэд хамаг хувцсан шалт норсон Миюки Ябэ алга болчихлоо. Ус руу ороогүй хэлгүүдээ тэ гэж асуусан. Ингээд ойролцоох буудлын руу орж норсон хувцас сольсон гинэ. Энэ болгоныг нь сонссон прокурор Миюки Ябэд унтуулах юм өгч далай руу шидэд хамаг ажиллаа дуусны дараа Андог дуудсан гэж үздэг бол хамгийн сүүлд нас орсон хөрш Тагужигийн талаар нэрээ нуцалж нэг хүн мэдээлэл өгсөн. Тагужиг нас орохын өмнө Миюки түнд өөрийнх нь уудаг эмнээс өөр төрлийн их хэмжээний эм өгөхийг харснаас гадна маргааш нь Тагужид эм өгсөн гэдгийг хэнд ч хэлж болохгүй шүү гэжээ. Шууд Миюкигийн өгсөн эмнээс болоод нас орсон гэж үзгээд хэцүүж прокурорын талаас Миюкигийн өгсөн эмнээс болж нас орсон гэж мэдүүлдэгч Тагужигийн үхэлд яллах дүгнэлт гараагүй. Харин Миюкигийн өмгөөлөгч хэрэгтэн Миюки биш Андо тэр эм өгсөн. Бас далайн эрэг дээр очисон өдөр Миюкигийн хувцс нь орсон байсан гэдэг худлаа. Миюки Ябэ харагдахгүй байна гэж хэлсний дараа Андо хайгаад ирээгээд 20 минут алга болчоод ирэхдээ өмд нь өвдөх хүртлээр норсон байснаас гадна Ябэгийн өмсөжсэн нойтон цамцыг өмсөж гүрз байрсныг харсан гэж өмөөлөгчөөрөө дамжуулж хэлдэгч нөлөөлөөгүй.
Яагад гэвэл өнгөрсөн бүх хугацаанд Миюки маш олон удаа худлаа ярьсан учраас найдах ямар ч арга байгаагүй. Ингээд 2012 оны 12 сарын 4-нд 13 заллан, 1 орон сууцны хулгай, дээрэм, 2 хүн амны эргээр бүх насаар нь хорих ялгааносон. Шүүгч Миюкигийн гэмт хэрэгүүлсэн шалтгаан нь мөнгө бөгөөд хохирогчид өөрт нь хэрэггүй болохоор салахын тулд тэдний хөнөөсөн нь маш харгас хувиа хичээсэн хэрэг гэж үзсэн. Ингээд жилийн дараа шоронд хоолндоо ахаж нас оржээ. Хүмүүсийн хариу үйлдэл үхсэн нь сайраг, татвар төлөгчдийн мөнгийг хэмнэлээ. Хохирогчдын амьсгал боогдож үхсэн. Өөрөө ч бас адилхан үхжээ гэж шоолтгоосон. Тэгвэл Миюки жинхэнэ алуурч муу юм болов? Хэрвээ мөн бол ганцаараа энэ бүх хэрэгээ хийсэн болов? Аандоо хамсаатан байж болох уу? Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Таалагдсан бол сувгдаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Миний инстаграмыг дагахаа мартваа. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.